Базаалт эрдэс чулуун суурилсан дулаан тусгаарлагч материалын үйлдвэрлэлийн технологи хөгжүүлэх, эрдэмт шинжилгээ, судалгаа, сорил туршилтын ажлуудыг Монгол Базаалт компани 2000 оноос хийж эхэлсэн. Үүнээс хойш эх орныхоо эрдэст түүхийд болох базаалт чулуунд түшиглэн боловсруулж, өөрийн өвөрмөц орц шийлэг гарган 2007 онд үйлдвэрлэлээ ашиглалтанд оруулж, базаалт үйлд брэнд нэрээр Монгол улсын барилга, аж үйлдвэрийн салбарын зах зээл, иргэд хэрэглэгчтэй нийлүүлж байгаа юм а. Тэгвэл Монгол Базаалт компани дахин судалгаа шинжилгээ хийж Ураалын холбооны их сургуультай хамтран эрдэм шинжилгээ туршилт сорилын хамтарсан инновацийн шинжилгээг базаалт чулуун өвөнгийн хайлга технологийн үйлдвэрт нэвтрүүлэх гэрээ байгууллаа. Нэгсэндээ гаднаас маш өндөр үнээр авдаг байсан ийм технологийн шийдлийг Монголдо хийх боломжийн анхны сорилыг хийж байна. За энэний тооцоо судалгаа бүх зүйлийг манай Ураалын холбооны их сургуулийн шин технологийн институтийн доцент инженер эрдэмтэд хийж байна. Монгол Базаалт компани энэ шинжилэл инновац нэвтэрснээр бол үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ. Хамгийн өртөх хямдар нь тэрцмөө өнөөдрийн энэ доллар валютын ханшны эсрэг бол бид өндөр технологи инновацийн үр дүнд өртгөө бууруулж чадна. Бүтээн хэмжээ нэмэгдүүлэн зах зээл дээрх эрэлтийг бол илүү болгож чадна. Ийм олон том боломжуудыг бүрдүүлж байгаагаараа энэ хамтын ажиллагааны сорилын бол том үр дүн гарч байгаа. В целом впечатление о монгольской технологии неплохое. Монгол Базаалт компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээ бол шинжилгээ ухааны хувьд бол том шин технологи нэвтрүүлж байгаа. Өнөөдрийн Монгол Базаалтын ажиллаж байгаа технологи бол давгүй сайн, бас нэлээд өөрсдөө хэмжээнд өндөр хэмжээнд боловсруулсан байна. Энэ технологи нэвтрүүлэхэд бол ажилчдын ур чадвар, инженерүүдийн ур чадвар бол бас боломжтой хэмжээнд бол өндөр байгаа нь бол шин технологи нэвтрүүлэхэд бол бас их хэлбэр байдал үүсгэж байна. За энэ хамгийн гол нь технологийн нэвтрүүлсний үр дүнд бол бүтээгдэхүүний чанар мөн нөгөө талд өртөг буурах маш өгөөж өгнө. Нэгэнт бүтээгдэхүүний өртөг буураа чанар сайжраад ирэхээр Монгол Базаалтын зах зээл дээрх нэг зөвхөн дотоодын биш гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадвар бол маш сайн нэмэгдэж байгаа. Тэрцмээ Төв Азийн зах зээл дээр бол өрсөлдөх чадвар илүү болно. Который позволит, еще раз повторюсь, очень существенно повысить качество готового продукта. Я вижу здесь большой эффект, заключающийся в том, что энэ хамтын ажиллагааны гол ажил бол Монгол Базаалт компани гол нь эрчим хүчний чулуу үйлдвэрлэгч цэвэр базаалтын чулуугаар тийм галж чаддгүй. Тийм учраас Орос болон өнөөдрийн нийгэм тавьж байгаа шаардлага бол ийм байгалийн гаралтай цэвэр чулуу хүн дулаан тусгаарлагч хэрэглэх том хэрэгцээ болж байна. Энэ маань нийгэм эдийн засгийн маш өндөр өгөөжтэй. Ягаад гэвэл энэ дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэхсний үр дүнд бол улс оронд бол эрчим хүч хэмнэх, орон байрны дулааны алдагдал буурах тэр хэмжээгээр байгаль орчинд сөрөг нөлөөлж байгаа хүлэмжийн дэлхийн дулаар агаар орчны бохирдол утаа багасгад бол маш том хувь нэмэгтэй юм бүтээгдэхүүн. Тийм учраас бол энэ бүтээгдэхүүний чанар стандартыг дээшлүүлэх, үйлдвэрийн бүтээн хэмжээг нэмэгдүүлэх энэ том шинжилгээ ажлуудыг хийгдэж байна. С целью снижения затрат на производство, повышения качества и главный вопрос – это снижение экологических выбросов в атмосферу. Мы сегодня подписали два документа. Тэгэхээр өнөөдөр бол хоёр гэрээнд бид нар гар үсэг зурлаа. Тэгээ хамгийн ихнийх нь бол Монгол Базаалт компани дээр яаж технологиг сайжруулах уу гэдэг тэр ажлын хүрээнд бол бид нар гар үсэг зурсан. Тэгэхээр өөрийнхөө Монгол Базаалт урхуугийн төгсөгч тэгээ өөрийнхөө сургууль дээр очиод тэр технологи үзээд тэгээ энийг амьдрал дээр яг өөрийнхөө үйлдвэр дээр хэрэгжүүлээгээд тэгээд хамтран ажиллах гэрээ бол зурсан байна. Взаимодействовать по внедрению этих технологий в компании.
Монгол базаалт компани Уралын холбооны их сургуультай эрдэм шинжилгээ, судалгаа, сорилт, туршилтын ажлуудыг хамтарч ихээр сүүлийн 3 жил ажилласан байна. Энэ хүрээнд 8 сард холбооны их сургууль дээр айлчилж, 9 сард Уралын холбооны их сургуулийн доцентууд ирж сорилын дүн шинжилгээг хийсэн байна. Мөн 7 хоногийн өмнө үйлдвэрийн мастер, хайлга оператор, технологийн инженерүүдэд тусгайлан сургалт орж, онлайн болон тооцооллын олон аргачлалын заавар зөвлөгөөнүүдийг өгсөн байна. Үүний үр дүнд Монгол улс анх удаа хайлах 100-ыг өөрсдөө хийх боломж бүртгэнэ.